Тунгалаг тамир долиглон яралзан урссаар үеийн үеэс тамирын хүндийд төв төмөн хүний зовлон жаргал үргэлжилж төр үемж хуучин мөхөн шинэн тогтсон байцаар ирлээ. Энэ хүнийг эрдэнэ гэдэг. Уг нь засагт хааны гол хушуунийхөө. Хаантайгаа заргалдаад нутагтаа хөл гიშгэх газаргүй хавчигдэж алсыг зорин эхнэр хүүхэдтэйгээ цагаачилж яваана. Эрдэнэ 18 наснда долгортой дээр нийлүүлэн амьдарч гараасаа хөтлөх үртэй болсон юм. Ээж та юу гоогаа вэ? Ээж над жаргал гойж байна. Тэгвэл та надад мөсөн чихэр гоогаад өгөөч. Юуны хөөрөн гой. Надад мөсөн чихэр өгөөч. Эрдэнэ оонын ивэр шиг хоёул. Газар дээрх ганц дүүн цахиур төмөр гэж халах 4 аймаг шав тавд алдарсан шилийн сан ирвэ. Төмөртөөгөө уулзаагүй бараг 3 жил боллоо. Цахиур төмөр өнгөрсөн жил луу гүний хушуунаас адуу хөөж яваад үертэй тамирын голд мориноосоо салж өгөхийн даваан дээр бадарч тахарт баригдан хатуу шүлт эдлэж байлаа.
Хөш. Та мөн юу вэ? Аханы хүн ахтаа ойрт дүүмэн наашир битгээ. Байгаагүй. Та босооч. Миний дөө наашир битгээ бүр ойрт аханы босч чадахгүй. Эрхүнтэй хайртай миний дүү хүрээд ирээ. Засаг хааны зөвхөр төмөр гэж миний дүү дуусна уу? Төмрөө дуулсан. Та гэж юу? Тийм ээ. Би мөн дүүгээ алдар юм билээ. Луугүний баян итгэлтийн хүү хонгор гэдэг. Таныг чинь бадарч тахар барьж аваад ширлсэн гэдэг. Ахын ширтэйг оргоод л энэ дүүмэн ахтан тос болж үз. Яаж? Хурцдаг. Чадвал идэх юм. Ховцсоо заравчир. Харин ахыгын дуугаа гэж хэндэж хэлж болохгүй шүү. Хаанаас? Эрхүнтэй хайртай би бүгдийг авчирна. Ширтээ мөртлөө оргочихдаг. Аргагүй сайр юм да. Эрен чирээ. Ихтэй ахын тэрний чинь барьж аваад мөчөөр нь жиргэж ярих. Минийхөө чамайг малд явж байхад ганц нэг явган нүцгэн хүн тааралтаагүй биз? Үгүй. Миний хүү тэнд юу ирээд байгаа юм? Хой. Чи яаж байна? Өрсгүүдэд байвал хөнгөж орхин шүү хаа. Хөнгөл. Ишиг шиг чарлахгүй. Хураг шиг дугуй усаад явчихна. Доолгоо. Бэлтэ хүний ганц хүү гэсэндээ шөрмөстэй байна шүү. За, ах цахны өдөстэй гэж болдгоо. Манай нямаач. Шарсан махан тахгүй шарзар хаштай. Хөгшрөө дөч тэрүү мэдхэн ховор төөрхнийх болж дээ. За даха хөлн мохордож хараслангийн аманд өөр ороод ирмээр л буугаад байх юм. Худлаа. Гайхал. Чаос. Танч явта. Тайшир хаамын. Ата таван тэнгэр минь намайг харахгүй яав. Мариан тавьбуу? Үгүй. Хулгай аваад явчих. Юу? Яадаг вүлээ? Ингээд хүний газар явгарах гэж юу? Яанда ирд. Гутраад яах вэ? Явгарсан болохоос ямар үхсэн биш. Амьд хүн аргатай. Аргалын гал цогтой. Аваа би өнөөдөр өнчгөө. Ээжи, та яагаад вэ? Миний хүү бид гурав яасан азгүйс. Аш танай нэгвэр оргод босол байрын ганц нэг хүн яваагүй биз? Явсан баха. Йоо, Урд шин ганц морийн минь мулталчихаж. улгаач хөл залгуулна гинэ. Жохон хөдөө хэрж явав. Хэдийд явсныг мэдсэн бол өдөө танд бариад тушааж байхсан. Көм. Баяр дэгэд гарах нэ. Чам шиг жолдраа ир барина гинэ. Та нар засаг тааны захур дэмэрт морь алдснаа мэдж байна уу?
Будааныхаа савдаа үлдснээр их юм гэж бод. Хөлдсөн мө бармыг чинь хаагур ирээд байгаа биз. Модуу минь явуулын хүний ганц морийг авч байхыг бодоход их л ядарч байгаа юм байж тайзайлаа. Хачи юм да. Гэхдээ биднийг ингэж яваач гэж яаж мэдэх вэ хөрх юм. Аава, төмөр гарч юм уу? Нэгэн тийм болсон хойно арга бодноо. Шивнээсээ яаж гараа юм бол? Маришин тэрл авсан дөө. Наунаны тухайд гэвэл таашир тарлан бух ноцдог дэгээгээд л засагт хааны хөх харцуулыг хэцүүлж хэлцдэг юм. Эр улс бие биедээ халвалгүй салах уу да. Аха, өртөөний захирагч энэ нэвчгийг танд өгөөрэй гэсэн. Энэ дамшиг чинь хинээрээ дуудуулдаг үлээ. Би уншаад өгвөл болгосон болов уу? Одоо та юу да? Тийм ээ. Би хальт мөлт гаргадаг. Махо. Ахай бэсийн хошгууны захирагч Жамингийн бичээг Харьяат хошгуунаас дарь борын өртгөөнд залгуулах албыг ацаглан авч гүйцэтгэж байгаа итгэлтийн авлагыг хошгуунаас гаргуулан дарий төлүүлэх болсон учрыг мэдэгдсүгэ. Захирагч Жамин гэсэн байна. За. Танай хошууныхныг хэцүүлгэлцдэг юм. Гэвч олон хүн сайн тэмүүтэй байлгүй яах вэ? Тэгээд бас хүний газар явгарсан Монгол ах дүү нэр байна. Яа их. Манайхаас унлаг аваад хаяан дээрээ буучих. Итгэлтгүйч мөн ажлыг хийлгэж чадаж байна шүү. Ийм хүнийгч буян дагалгүй яах. Харин тэгээд ийм баян тарган байхгүй юу? Талигач эцгээсэн хороод ямаа хэдэн сарлагнаас өөр хөрөнгө өвлөж аваагүй юм доо. Олжингийн инжирхүүлж од ийм болсон. Манай итгэлт чинь суусан газараас атга шороо авч
тулан мөнгө болгож чадах овтой хүн дээ. Өөр ихнэр хүүхдтэйгээ гинэ. Да, нет. Тийм гинэ. Энэ цом танаа хоньны нэг суур. Шөлөнд үлдээж авсан хэдэл байгаа юм. Аха, энэ хоёрыг бас боох хэрэг болох юм биш үү? Дарганаас нь шилж аваад дахиад бооцгоо. Аха, хөрөв тайжих хоны харгахтай сүлд нь хэдэн ханжилгууд нь хар цайгаа болоостой задлцсан гинэ. Чи айтгаа дайжгаа урлаж дөрвөн хүнийг дашуурдсан гэлээ. Во. Нутгийн ах トゥ нарын хүчээр хэдэн хоньныхоо ноосноос салах юм. За тамин эдэцгээ ууцгаа. Ажлаа эртхэн дуусгаад орой цүү хайцгаая. Хорошо. Эй, нема! Гойро, баян баудын бардан. Ажаа Петр, сайн уу? Сайн байна уу, нема? Одоо үгтэй ажаа амтан байгаа. За тэгээд ямар ажиллаар морж ирээд энэ ч нэ? Амир голд хитэн лагс байна. Танай зоосонд үзүүлэх гэж ирнэ. Загас жарахаа гэж тамирын гол талигаад луусан ханаа зоо болчих да. Олонсын хаан бас хүний мах иднэ. Нүгэл цалигна. За тэгээд эзэн чи эзэн ирэх үү? Удахгүй. Ойлон баярын совин татаад лойсын Баатар цагаан хааны буянгар муу хотоодоо мяцаах байж. Баатар цагаан хааны буянч хатуу хүнд шиг байхаа да. Жохом эгэл биш. Борхондгон бай таарна да. Хаан болгон бурхан байх юм. Тэглэхгүй яах вэ? Гэхдээ чи хаан байдгаа чи 100 цэрэг захирсан хүн ч гэсэн эгэл биш хүн байт юм гэнэ. Нэг залтай жөтгөр хаан болчихсон байвал яах вэ? Зөв нүгэлэг. Тоньлогж орохгүй юу? Тийм ч ямархан тоньлохгүй баха. Тийм амар биш. Танай нэр юу хэм бэ? Эрдэнэ гэдэг та танихгүй баха. Би саяхан ирсэн хүн. Жолцоо зүхтах гэж байна уу? Үгүй ээ. Тийм би хүзэндээ. Нэр надад байхгүй шүү. Өггүй л гэж игдэн шүү. Та тавьчихаач. Модоохоос дэш тавихгүй дээ. Та болооч хүн амт юу гэж бодох юм? Үл гэж бодвол бодож байг. За тэр шүү. Олчхоо зүхтааж байна. Яасан. Айтайхан битээ дамшиг вэ. За, сэтлээ шүү. Цагнаараа. Майнагч дагрыг нэг дүнх гээд байгаа бол тоо. Эрдэнэ гал хүзүүгээ хугамшгүй болох юм хэлтэй. Буянтай чадaltaй хүн хүснээр хийж чадна л доо. Эрдэнэ гал чи биш болохоор дэвхэрсэн газар дараад авах байлгүй. Тэнийг минь буянтай хүнийг тэгэж хэлж болохгүй алдас болно. Хоёулаа хамт сайхан унтнаах. Чамайг өөртөлснөөс мэдхий өөртөлбөл арай дулаан байх байхаа. Битгий донгос. Аваал ирээд үзэхнүүд энэ чинь. Аль эртний юм чинь арчаагүй дээр би тисч байгаа болохоос. За комордоос шилж гоо дөрвийг авна да. Тэгэхгүй чамайг баривчлаа. Харин хэнийг барих болж байна да. Би 15-ны цагдаа хүн.
Хөөш. Яаж вэ нэ? Чамайг л дулаацуулах гэж байна. Таны алдар хэм бэ? Засаг тааны цахиур төмөр гэж сонссон уу? Сонсоор барах уу? Өчүүхэн би халахтай яралдартай. Эрийг таньсангүй. Утсан чинээ улаан эмээ минь өршөөж хайрл. Өршөө. Зайлуул. Юунч нарийнхан ам билээ дээ. Намайг өршөөгөөч. Би тань шиг ол цайжва эр хүн шүү дээ. Юу? Би олж гайдаггүй. Намайг болгоовол би номхомор нийш ногт. Дошхомор нийч чөдөр болж явна. Надад ногч өдр хэрэг байхгүй. Эрдэнэ. Дуусвуу хаа? Дууслаа. За, миний нөгөө данс чинь энэ шүү дээ хаа. За чи энийг хар. Энэ дундаан одтой нь хэлдэггүй. За энэ хажуудаан одтой нь унахтайгүй байгаа юм. Энэ дуургын хонь. Энэ гурвалжин болоод ирэхээр өхөр болж байгаа ухаантай. Чам шиг бичиг номтой хүнд үзүүлэхэд ч зовмор дам шиг да. За чи нэг ягштал дансаж Тэгье. За хаа би харилгүй горьгүй. Долж хоёр хүүхэд эрэхгээд заяын хүрээ явчихсан. Солон ганцаараа хэцүүдэж байгаа. Та нар нөгөө айлуудаа түргэн дуусгаад хараарай. Эдний тоо толгой бүрнү. Бараг бүрээ. Зайлуул буян гуаныг төлгөөр шил уучхаж. Намар төлөөд өгч хий гэж байна. Юу? Тулсыг усаар гэж эндэ. Хайгалсаа. Чи энэ хоныг тугаад лувсангийн хүргээд өгч. Жааха. За шалвал. За. Ганц хүмүн цэрэгт яваад та мэдэн шүү дээ. Мал уйна үлдээж хайрлаач дээ. Та өөрийнхөө толгойроо ус хийсэн шүү дээ. Одоо яйхэд Үлдээч хийх шүү дээ зайлуул. Ядарсан амт. ялахгүй зусар маячхад саад гэдгийг ярьдэн. Үхэ. Чи бас ховлно гинэ. Мо цагаач. Ядарсан муу чуганцын мууг үзэж хана уу? Чамайг над шиг их төрүүлсэн баха. За яах вэ? Чамайг итгэлтийн угаацыг цуслаад үргэлж сатгалан байхыг чинь би эсгэлсэн ч миний хүүцэг баха. Эрдэнэ санаж байна уу? Яшиг да ямар хөөхд биш. Өнөөдөр би Эрдэнэ чинь оролж үзэх үү дээ. Балаа юм ярьж байгаа. Долгоор. Охиныг унтуулаад яваарай. Бухан бироо ээж гинэ. Гүй бишээ. Урд нэг айлнуул нутаг дээр нь ухан шиг бухан бироо хоёр үлджээ. Тэр хоёр нэг өдөр гүй бишээ биш тэдэн дээр нэг өдөр чон ирж гин. Чон ирлээ яах вүлээ гэж бухан бироо хэлж гинэ. Гүй бишээ. Ухан шиг хэлж гин. Чи үгд өгөрлгүй миний хийгсэн бүхнийг хий. Чон ирээд тэдний нэрийг асууж гин.
Бухан бэрүү говшивш ухан шиг. Би та нарт сайхан санаж явсан бах. Муу санавал бас чадахгүй шүү. Битгий гомдоорой. Ата таван тэнгэр. Ичим. Би та нарт сайхан санаж явсан бах. Муу санавал бас чадахгүй шүү. Битгий гомдоорой. Юу вэ? Зүгээр яадаг. Битгий дэмээ яриад байгаа. Бац. Ядууч гэсэн хүний амьдрал шүү. Чи 16 настай байхад минь яалаа. Чи ч мөн хүндээ. Хүүхдээ минь өгөхөд ямар янзтай байлаа да. Үнэн дээр чиний хүүхэд. Битгий дэмээ. Галсан олж өгч үлээ. Эрдэнэ галсан чинь биш. Ёлооч намархтай мантай. Орноос ойж мөнгөнөж байж хагасаад өрхүүлж чад. Бас амархснаатай. Ошоо хаваад бай. Энийг эндээс таасрах нэ. Ошоо. Ай! Жил. Нөгөө хэдийнийхэн болсон усаа олоорой.
Төмөргөө. Энэ газар маань арай л биш шиг байна. Зав өнгөрсөн байх. Мөнч дүүрч гисэн юм да чи. Ийм байж бас адуу хөгснө та. Ахтыг таман сайхан марыг хүрээний дэрмэг ойлгосон төгсөн шүү. Нэр нь хэнгэлээ. Нутгийн маань хүн. Нэр нь хоёуг гэдэг юм. Заахаа. Энэ мордыг Баатарвангийн ядуучууд тарааж өчгөд буцсан юм шүү. Йоо. Ингэж завд өдөрч олсон юм хүнд зүгээр өгөх гэж юу? Эднээс юу гэнэ авах вэ? Харин ах хэмээн сургийг хоёуг гаргаад байх болов. Өдөө газар биеэн зовоож олсон энэ сайхан амттыг сэмэрхий самбайчгүй огно гэж юу? Саморс чамд намайг согтоо харих байна уу хаа? Баатар цагаахны буян байна. Чамд намайг согтоо харих байхгүй баха. За сайн явж ирв үү? Олломогч гэж их л бидтэй хаа. Бид хоёр олзолохгүй бол ямар авах олзолох вэ лээ? ертөнцийн амтман хачи юм өмсөх юм да. Тэр Орос эхнэрийн хувцсыг хараач шархтсан элэ шиг. Хонгор. Оо. Саламгоо. Мачехи. Ястаа шуэлт юм да. Дөрвөн хүүхдийн хоёрыг ялгаад. Нааши. Тамай тэгээд зарга яг адавчдаагүй. Хахуул хөрөнгө байхгүй болохоор мөнгөөр дийлэхгүй. Хүчээр дийл. Таунанд Оросд болсон үемен сонссон. Морин жил үү? Аа. Хааныг ширээнээс нь түлхэх гээд нам дарагдсан юм гэнэ лээ. Тийм. Тэр дарагдсан. Тэгтээ бид дийлнэ. Бид бол алуулаа. Тэцэн. Эй, Петя! Эзэн дод. Эзнэн дуутахад босон харааж байж бас Баатар цагаан хааныг ширээнээс нь түлхэх тухай бодож явдаг. Ёстой дээр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтна гэдэг энэ баг та. Тэгтээ ухаантай орс юу? Ногоола. Манай орон баян. Манайд ажил хийхгүй хичнээн жил явсан ч гэд сатгадан байх болно. Танай Монголыг урд нэг цагт дэлхийн талыг эзэлж байсан гэдэгт би огт үнэмшиж чаддаггүй юм. Та нарт хийж чадах юм ердөө байхгүй. Энэ хэвээрэн байвал явандан үгүй болно. Энэ өргөн баян нутгийг азтай чадaltaй улс гүрэн хүртэж хиндэ. Улс гүрнийг доромжилсан. Яасан цаддаггүй махар гуйлах ч юм байхаа. Атууч гэсэн
Үнэн үг шүү. Тийм биш ээ. Монгол бол хор угаад муужран унсан баатар хүн бай. Зүүн эднийг сэрэхэл хэрэгтэй. Тэгвэл зөвхөн суняахтал тоншиж байсан хэрээнүүд нь чөтгөрлөг анталих бол. Тиймэр да. Тийм ээ. Чи буха. Bonjour. Bona. Баажим хэрэгтэй. Манай шиг баян уянтай хүн гадах 4 50 5 аймаг байхгүй. Энэ сосогч ойлоо гараа. За, маш нөхчгөө хүн. Бүр тайжин зэрдэж өнөдөр мө өнгөтэй байна да. Тэр яа. Их насаа мордуулах гэж байна уу? Тийм ээ, одоо мордуулах гэж байна. Өнөөдөр чит хэрэг магнай тэнийх баха. Ноён сүргийн морил өөрдөхгүй болж. Лойвэрдчихлэвэг. Ойлгохтойхон зогчин дугнаар үлчиж чадахгүй гэж лойвэрдэхтээ уурган мар шиг гэж. За миний хүү. Аавынхаа загсныг мартава. За. Хэрвээ би хошуу толгойд байсан болов Яах байсан бэ? эдийн шиг хятадын пүүсэн дөр шир тавьж албан татвараар мань мэдийг чирэгдүүлэхгүй. Хошууны олонгуйлах чугуудыг цуглуулж угаацын өтгөн шиг өгч чугаад цэмбэнэх хөлөх байсан. Та юунд дэдэн лөөрдүүлж байдгийг? За заргалдахгүй юу? Та энэ шиг бэлтэй хүн ч зарга авч болно шүү. Хошууны бузар болгоныг уудлах гэвэл даалаа гэсэн үг. Тэгтээ тэгж болохгүй. Өдөр шөнө бүлүүлтгэж өхөөс бусдыг үзэж үйж олсон жаал юмар чинь тэгж бодлогогүй тонгочч боддоггүй. Нэгийг гаргаад 10-ыг олохгүй юмд хөрөнгөрж яаж болох? За. Сохтуу хүний яриач яах вэ? Одоо тавиач юу вэ? Ер нь хүчтэй
Том жахватава өнөөдөр заавал түнээгдээ дөрөвч магадгүй. Цагаач чон өтлөвч хургамда цорж өтлөвч байгнда. Үзүү толгой чинь үргэлж үлдсэндээ баярлаж байна уу? Юу гинэ? Манай нутаг гэж боохосгүй хэрэг бол байхгүй. Сайхан нутаг шүү. Тэр нэг унягцсан уул байна. Тэр чинь тарлан хайхан гэдэг юм. Тэр хөхөлсөн сайхан нуруу чинь нөгөө алдартай тайшир шүү дээ. Чи ерэн тайшир хаан гэж дуусна уу? Энд та нам өндөр орж. Чи та нэдэж чадах уу? Танай хангайд та байдгүй шүү дээ. Би хүрээнд унаас болж гисэн нөгөө хоёргийнх маань тэрүүхэн толгой задаргүй. Аав нэг сайхан өвгөн байдаг юм. Хоёулаа тэнд очиж цай уугаад мөрднө. Түгжэл чи яаж вэ? Эдэн адсаг нас болж хүн алах нэ. Төмөр. Хөхөө. За яаж вэ хүм? Хүм нь яаж вэ? Ölçüyor. Oo. Яаж ирвэ? Хөрх юм. Ингэж ч байхаар хүн биш юмсан. Цас дуулын цагаан арслан. Цагаан ирэхээр шоргоолцонд баригдан гэж л болж. Хөрх юм. Шуунд нисч бадуух. Сайхан гэдэг. За нэг
танигт. Харин чи итгэлтийг сайн хүн гэж магтаад байх юм. Үнэн дээр тийм биш юм. Чиний сэтгэл санаа хөлс хүчийг чинь хямд авч байгаа болохоор тийм байна. Ха газрын хөрөнгөтөн баяжууд адилхан. Энэ Пауло монголчуудаас үхэр авч. Бусад худалдаачид бол танайхаас түүхийд худалдаа авч байна. Энэ бол жирийн 8 мөнгө гэж. Тийм биш ээ. Энэ бол нэг ёсны дээрэн байна. Яагаад? Гадаад орны даншил худалдаачид нэвтрэхэд ямар ч гаалсаад байхгүй байна. Жинхэнэ тусгаар улс орон гэдэг чинь ийм байдаггүй юм аа. Үгүй ээ. Танай Баатар цагаан хааны ивэлэр манжаас салж боссон тулгуур төртэй тусгаар улстай хөө. Үгсэн хойно тусгаар улс. Тэр цагаан хаан чинь хажуу олдвол та нарыг хэнтэй ч хувааж идэнэ. Харин бид хаант засахыг устгах чадвал танай улс ч ёстой жинхэнэ тусгаар тогтносон улс орон болж чадна. Мөн дөө. Чи витэр элэмж байгаад Монгол газар Шамбалын орон байгуулах юм болж байна уу? Яста харганы ноос түүж эсхий хийнэ гэдэг л болох байгаа. Гайгүй да ирэх цаг юу болохыг харнаа. Эрдэнэ. Би утгагүй нутаг бүсэн. Чи надад нэг унаа морь олж өгч чадах уу? Харин надад мөнгө байхгүй. Агаач эр хүний замын хүзүү уртаг гэдэг үг бий баха. Морь байтугай нохойж байхгүй. Гэсэн ч болох баха. Баатар цагаан хаан, Герман хаан хоёр байтж эхэлсэн биз дээ. Эдтэй мөн ширүүн зодон болж байгаа хаад. Тийм ээ, тань болж байгаа бах. Орос гүрний Баатар зэрэг Герман нутг руу давтлаж цагаан хаан үний яс чашнаа мандуулан сүр хүчээр бадруулж байх вэ. Бурхан өршөөх болдгоо, бурхан. Баатар цагаан хааныг хэн дийлэх вэ? Хэнч дийлэхгүй. Тэр Герман хаанч од нь харвж орхисох хэрэг. Оросын их зэрэг гисгэж орхино. Одоо бидний өвөр рүү цолхоо урсан да. Дайм болно гэдэг чинь малын үн тэнгэрт хадна гэсэн үг. Одсонд баярлахгүй хэм байх вэ? Зоригтой левийн одод гулгуулаад байдаг хэрэгээ өгөх юм. Би яралтай нутаг буцах боллоо. Чи манай аавга хүүхдийг сан харж байгаарай. Тэгийг тэрэн сэтгэл зовлтгүй. Манай хоёр бат. Чи нэрэд нэг манай Петртэй нөхөрлүүлээд хэрэггүй шүү. Яадаг юм? Энэ Петерсэн Сибирийн цөлгнөөс оргосон большевик хүн. Биднийг Сайн байна уу? Мэндэ амархан сайн байна уу? За нэмаагүй. Бүгээс ихэд юу намнах гэж байна. Хэрийн нохой хот эргээд амар заяа үзүүлдэг ээ. Энэ хэдэн алд газар туснаа? 150 алд газар туснаа. Эцэг юм юм аа. Чи дуурахын юу гэж бодноо? Би хэдэн хүр тугаад очно. Ангарын хотыг үзэн дайхаа. За би очиод хүлээж би. Харин чи битгий удараа мэд. Заавал шүү би чамайг хүлээж. Баяртай. Сайн яваад хараарай. Сайн яваарай. Пожалуйста. Приезжайте к нам в гости с женой. Ждем вас. За. Прошу. Энэ Петр хүү аль явдагсан өнөөдөр орвайгаад юу болсон юм бол тоо? Нутагт нэг тайн гарсан юм гинэ. Хөөхи тийм байха. Даанч миний муу бог сонирхоод байсан. За яг авбал ав гэж хэлээрэ. Дайны хоолцоноос өгнө үз. Энэ Оросын хүн юм лоёрдохгүй хүн гэж боддгийн шүү. Могоо адахад мод нэмэргүй гэж. Тэр дайн таны ногт хэрэггүй байх. Тийм ч биш дээ хөө. Баатар энэ бол боли. Харин муу цэрэг энэ бол толгож орхин шүү. Харин дослож онгойлох болсон. Ямаагүй. Дэлхийн хоёр том гүрэн дайдж байхад таны нонгорхоо хараар юу хийн те? Эрдэнэ мордгүй. Тийм ч биш дээ.
Петр хайчав. Пауловтай хамт суурин руу явсан. Би чамаас нэг юм гоё. За, юу гойх болчих. Нэг морь өгөөч. Үн өртгийн сүүлд өгье. Морьор яах нь? Дуртай гал унж вэ? Өөрийн нэг юмтай болъё гэж бодсон юм. За, хэрэггүй. Ирэх жилээс би нэг унаа болох бага юм зааж өгнө. За сайн явж гэнэ үү? Сайн байна уу? Этгэлтийн цагаа зохиж аваа тэнхээ орош ивдэ. Тэгвэл барилдаад үзье л дээ. Цагаа чинь тодоод ч хэрэгтэй байдгүй дээ. Мөрийтэй барилдъя. Чи очвол унжава мараа өг. А чи очвол нэрлэх юмгүй байж бас мөрий тавих санаатай. Өөх бэлтээ авах чадaltaй хүн мөрий ярьдгийг штэ. Эрдэнэгааг очвол би энэ бөгжөө өгье. Бөгжөө гинэ. Үнэн биз? Эрчүүдийн тоглоом хатуу байдгийм шүү. Үнэн байлгүй яах вэ? За тэгвэл бөгжөө надамганаас ойч. За уйлаа. Харин чи очвол Эрдэнэгаад морио өгнө биз? Бөгжтэй байдгаа бөгжгөө унгад юм аа хонгор минь. Таман гадар тэнэгчсэн цагаа чинь чи цогтойгоо давил гүйцэхгүй гэж бодож байна уу? Тэр чодондор би чамайг хар зоогарч нэг тавья. Хөөе Эрдэнэгаад хөөе хүн алла болооч. Хөөе. Ягата. Ирчүүдийн тоглоом хатуу болохоор одоо яа гэх юм бэ? За миний дуу 100 наслаарай. Маа. 20 наслалтандаа гомдож явхад бас 100 наслал гин шүү. Чиний хацтай арчтай ах. Харин хүнд битгий хэлээрэ. Долма, Марио өгөөч. Их сайн морь байна. Аа? За чамайг ямар ч ихсэн нутагт чинь хүргээд өгнө. За мэдээтэй яваарай Петр. Баярлалаа Эрдэнэ. За сайн сууж байгаарай. Баяр та. За баяртай. Аян замдаа сайн яваарай. Баяр та Эрдэнэ. Сайн сууж байгаарай. За, этгэлтийн гинэн хонгор. Сайн байна уу? Барагтайхан шиг дарлаарай. Чи ч мөн ахыхаан гараас мөн чих мултарсан да. Сохтана. Ингээ цогтоо. Ёо. Ухаа.
Мо хулгайч. Ахынхаа гарт өөрөө хүрээд. Эмэгтэй хүнийг битгий дарал. Чамд ямар хамаатай юм? Мо хулгайч ямар хамаатай юм? Зай! Хулгайч гинэ. Унаж яваа марч нь хулгайн замаар ирсэн мари. Оролдвол хамт хойчно. Мо хулгайч. Сайхан мэдэрэ. Та ячтай хүү юм аа? Чан ханя ирж байхад салгадаг байтал хүн барьж байхад салгахгүй яах вэ? Үгүй та юун хүн хаанаас гараад ирвэ? Газар дээр сургаад гараад ирлээ. Чу. Та засагтхааны Эрдэнэ гэдэг хүнийг мэдв үү? Мэдхээр барах уу да. Биднийг айлын зарц. Энэ амны адгийн 4 гэрийн баруун хойдох. Эрдэнэ гэртийн бий болов? Би. Маргааш та их шигтэй юу? Тийм ээ. Хишигтэй. Энэ үгээр ирэх үү? Ирч ч магад. Та энд байх уу? Байж ч магад. Та одоо Эрдэнэ гахаар буух уу? Үгүй. Би өөр тийшээ явж байна. Буцахтаа очно. Чи муу ахыгаа хүний газар явуулснаа мэдсэн үү? Мэдээгүй. Үнэн дээр тэгэхэд аргагүй ядарч явсан юм. Тийм дээ. Төмөр минь. Чи ингэж явж нэг л мэдхэд алуулна шүү. Ах маань. Би өөрөөр амьдарч чадахгүй. Хэдэн аймгийн цаана гарч морин дэлдвэр хийс явахын амтыг та мэдэхгүй болохоор би юу гэж хэлэх вэ? Өдөө орой болсон хойно эдний чихэн ирдэг үлээ. Чи ноёдын сүргээс асуулах юм. Ер нь над шиг гिचнээ хүнийг ингэж явуулсан болоо. Ах маань. Миний хөлжүүлсэн ядуучвал явгалснаас олон шүү. Би таны нэг морины оронд 10-аад морь болоод өгсөж чадна. Хэд хоногийн өмнө ирсэн болж гуйгаад л авах байсан. Одоо өгсөн ч авахгүй. Та луугны баян итгэлтэнд зарагдаж байна уу? Хүүний хонгор гэж байна уу? Чи яаж мэдэв? Мэдлгүй яах. Хонгор хүүгийн ачаар бадартахрын гараас мултарсан юм. Тэр хүний замаа хүлээх гэж сахиур төмөр сайн хүний ачийг хариулж дөнгөх байхаа. Хаван хөхөө. Айхтар чон юм да. Зүүн аймгаас хурдан газар гавцраад алигавал төмөрч авцраад л өгнө. Юу яхад?
Чи одоо намайг аваад яваач тий. Болохгүй. Би ирэх өвлийн дунд сарын 18-нд сар гарах үед 4 хос морьтой яг энэ дэрийн. Заавал ирнэ. 대신 다위치. 오자와. 자, 인친 다나가들은 줘도요. 아이네 차야 여섯 대 탄자. 마, 어려우지 마. 애냐 갈거 닦아 우즈와. 대리쇼, 바와 핫도 있더니 조동진 세자로 다이지는 운태아온다. 자가 하트사. 자자자. 이미 마친 유희기. 얼음이 또와. 자, 야지. 언제지? 왜 응기지? 아, 자야가 언제지? 이놈의 허거지 유희기. 뭐지? 집에다 가야 건 돈시야 올라서. 아버와 아버. 어떻게 어서 징긴 바빠도 지금 어떻게지? Одоо энэ үн дээр тэрний нэмнэ. Ингээд энэ чинь таарах юм. За. Юу болж байна? Дуслаа. Энэ мумбайц. мөн ба. Эня контана таняла ба. Миний баруун гарда. За, олеж хола итава. Япая. Хоёулаа өнөөрэ хүрээ яндангийнхаар очиж. Хүрээ яндангийнх гэдэг чинь баяа илүү. Юу базах. Нэг юм дамын панц чиг. Хоёулаа их юм үзэж олон гадраар явсан дойгуулс шиг байх юм шүү. Яваадна. Энэ чинь Нанжин хотын зээлийн ванзанд ицсэн холмон шиг. Гэдэг тооч орос хоолыг бодвол нүнжиг багтай дам шиг даа. Петргарадын тосон чарсан үхрээ махч мөн амттай да. Мөн сайхан шүү. Энэ чинь Орос хятадгүй тэнүүчилсэн гайхал байх нэ. Саяхан баяцсан золиг гинлээ. Хэдүүдэл тийм олон гадраар яваач. Гурван улсын гэрээ байгуулсан мэт те. Тэр гэрээ манайд хэр хожоотой юм бол.
гэрээ байгуулах нь төмөн зөв гэж дээдэс болгоон таалсан юм да. Тэр мө мовшин гэрээгээр яах юм? Яах юу вэ? Үдээж дагах ястай. Тэгжил таарна. Та нар төр улсан худалдахаас биш аврах гэж юу боддоггүй. Мусан новшнод. Гаржаамын. Эртэнбаатар ганжитаар дийлээгүй юмыг эрдэмтэн мэргэд хулсан биераар дийлнэ гэдэг сургаал байдаг. Юу гинэ? Сахар төрийн амичлангууд Маргалдаад яах вэ? Тэрний оронд аюу барьж аюу хундаг авцгаа. Эрдний дуг дахиад сонсомоор байна. Би 6 хар цэргийг дайрч ороод бүгдийг хядаж зэр зэвсгийг ачаад ирж байсан юм да. Гурван улсын гэрээ байгуулаагүйсэн бол өдийд хар хэрмийн цаана завчирдаж байх байсан юм. Гурван улсын гэрээ байгуулаагүй бол Баатар цагаан хаан зэр зэвсэг өхөн болоод бид дарагдаж улс гэр сөнөхөд хүрнэ. Та нар олон авын хүүгийн цус урсгаж байгуулсан улс төрийг минь хөдөлдөж чад гэмгүй хүн шиг гэлбэлзэж суун гинэ. Юу ч илгэсэн энэгээрээ хятадаас холдож Оростой эртхэд туус болно. Эрдний итгэл хоёрыг гэртээ ойр. Тэгэд. Яаж зүгээр үү? Би их согтож байна. Бас толгой эргээд байна. Салхин жаахан гарыг. Би амтгарыг. Хэрэггүй сууж бай. Эрдэнэ намайг салхинд гаргаад өгөөч. Яасан сайхан шүнэ вэ? Утаанд нь хамар хорсоод юун сайхан байгаа юм? Тэр хурамстын буруу биш. Хүрээнийхний буруу байхаа. Утааг нь мартаа тэнгэрийн таалж байгааг мэдсэнгүй. Толгой эргээд байна. Та их согтч шүү. Чихтэй. Хацраас гал батраад байна. Гарчин хүйтэн байх. Толгой бариад өгөөч. Алиг тэр элэг уушиг нас игээд холж. Тэгээ хаа мэдсэн гэж залхыг сонсъё. Түргэл. Яа. За орж та хайтаа. Жаахан бай. Та маргааш манайд очно уу? Бид маргааш эрт буцах болохоор амжихгүй баха. Энэ хоолыг Манжин хаан хил таалж байсан юм гэдэг. Кио.
Чангахан ихтэн дидсэн холмон шиг. Тийм үү нэ? Чи их согтож алдгуул хоёр ялгааг мэдхэ болж. Би ийм хоол идэж үзээгүй юм байна. Нэ тийм баг. Би өөр согтож даяа. Яа. Нөгөө ангарын хотын лойверчэнд заллуулдаг шиг юм болж байна. Янда танайх жилд хэдэн байцаа иддэг вэ хаа? Итгэлд богдын хүрээнд арилжаа 8-ага түргэн дуусгаад богд гэгээний мутраас 12 дахь удаага адис хүртжээ. Буцах замдаа луугүний хүрээ хүргэх ачаа тээж явна. Буянгаа юу да? Мохарил буянтмын. Буянгаа. Цагаач чи миний завалгыг цуслаж ханав. Хойд насандаа би чиний завалгыг цусландаа дөрөндөө чиргүүлж үхээд халуун томын яраад гарчландаа чи. Зама. Яаж вэ? Дөрөв. За дүүрлээ одоо гаргаах. За. Хөч. Хөк. Тулмаа би чамайг их боддог. Чи намайг сандгүй. Тулмаа. Гүй чи яаж вэ? Та нарт дарлууж яадаг цаг өнгөрсөн. Дулмаа минь чи чинь яаж яваа нэ нү? За юу очихоо? Ёсож явсан нөхөртэй байж энэ асмал амтай юунд ингэж байдаг юм бэ? Кайгчэнд. Чи өөрийнхөө эхнэрийг захирч байж намайг захир. Юу? Боцрын. Чи битгий хүн гүжигд. Эхнэрийг итгэлттэй зав хараад байхад нүдэн балай чихэн дүлий явдаг байж бас миний хэрэгт оролцсон оо. Айдвал дээр байхаа. Хөч. Үннү. Үнэ. Гинэ. Боцрын.
Тэн. Ой, ясах тоглоомтой дамжиг. Ой, чи хүн багахын шиг дарлаараач. Ой. Ай! Бунгалаа. Үгүй чи ахыг яаж байгаа юм бэ? Задсан муу цагаач да. Хаслах дөрөв шавь тавд хааваа гадраас чинь бариуч. Бадарч тахрын гар тандаа чинь. Хатаалахгүй болов. Задсан муу цагаачийг цугсын хөдөл таар. Чи гэрч болно шүү. За. Долгорл намайг мэхлэхээр энэ хорвоо дээр үний юм гэж тааж алах та. Чи тхэлтиг сайн хүн гэж магтаад байхын үнэндээ тийм биш юм. Чиний сэтгэл санаа хөлс хүчийг чинь хямд авч байгаа болохоор тийм байна. Эрдэнэ яваад сар болоогүй байхад дулмаа хоны нэзгүй хаяад ор сурггүй алга болжээ. Дулмаа минь ахта намайг үргэл цагт гэсэн хичнээн сайхан байв. Тэгэхэд намайг үнсэн таягдсан шал шиг хаяад өгчих гэжтэй даанч авдаа. Ой гасаа. Чи одоо чи чинь даадаа өшгөөр алдсан юм шиг. Уруусаар хэлчихэд юу болчиход юм шиг вэ? Ах минь дулмаанд бодогдоод байх юм да. За ир хүн. Дахиад л нэгийг олоод авна. Шал дэний юмд уйлж байх. Чи ер нь энэ доолгортой Вэ ах минь дулмаанд бодогдоод байх юм да. Өөргөшгүй тань шиг. Чи чадахгүй л. Гинэн хонгор охины цагаан сэтгэлээ харамгүй өгч. Зовлон зүдгүр хамт туулсан хамгийн хайртай хүнийхээ зүрхийг хүнд шархтуулж хаад тэрүүндээ тайлбарлаж ганц ч үг хэлж чадлагүй явуулснаа бодоход сэтгэл нь харанхуйлж түмэн зэмлэлээр дүүрч байлаа. Хорогд хорон идэх хоолны цаана юугаарч сольж болдоггүй хайр сэтгэл байдгийг долгор хожимдож ойлгожээ. Төмөр өдөр өнгөрөх тутам тэнүүлж амьдралаас холдож эхнэр хүүхэд хоёроос нь үнэтэй юм энэ хорвоод үгүй болжээ. Миний хөө авдаг бэр. Эрхэн. Эрхэнд. Энэ лав над шиг мангарамтан болно шүү. Чи дандаа энэ дуу дуулах юм өөр дуу мэддэг юм уу? Энэ дуу холын замд нөхөр минь
Нутаг минь, хоол минь, цэнгэж байхад баяр минь болдго юм байхгүй юу? Адуугаа олов уу? Оллоо. Тамиг татах да. Төмөр минь хошуу тамгаас чамайг дуудаж тахар ирсэн. Яах юм бол да. Ямар хэрэг хийсэн биш өртөө улааны тухай байлгүй дээ. Маргааш болё. Өртөөний төгдүүл нөгөө ахыгаа ирж уулзах чинь яан да. Муу ах минь явдаг юм бол доо. Эрдэнэ хэдий ухаантай хүч чадалтай ч гэсэн орох орон байтугай сохор зоосгүй тэмүүлж юм. Монгол орныг харийн түрэмгийлэгчдийн шунхай бодлого эзлэж байлаа. Хараач. Муусан илжигнүүдийг болж сайхан гөвшиж байна да. Хүш, эрдэнэ байна. Очиж туслая. Болохгүй. Эндээс зайлий. Зогсоорой. Чи яажана? Энэ үнийг суулгатгач. Би мөнгө өгье. Мөнгө? Ямар мөнгө? $1000 доллар. Хэдийг авах вэ? $1000. Хөөе. Ишакуша. 50-ыг өгье. Бошоо 50. 50? Аль удаач мөнгө? Хайрын мөнгө ингэж баларах гэж. За бошоо. За. Хэрвээ та байгаагүйсэн бол би амьдралдаа хууртаж жаргалтай хүн гэж бодож явсаар насаа барах байсан. Ямар үйлээр та энэ хорвоо дээр төрөвдөө? Арих уугаад мансуурч байхад жаргаж байгаа юм шиг байдаг. Маргаашин шаардчаад шаналж байхад юунд энэ харуу суудаа гэж хигшдэг. Тэр үн шиг эдс чинь өлсөөд мөр чинь улайгаад ирэхийн цагт энэ гуйлгачингаас боллоо гэж хараах болно. Үгүй. Би тань шиг нөхөртэй байсан бол сав үрээд саваа тулаад хорвоог туулсан ч дандаа инээж явахсан. Хүүхнүүд эхэндээ ингэдэг л юм. 18 настай байхад минь энэ зүнийг намайг худалдаж авсан юм. Яг л мал шиг. Надад хайрлах байс хувь заяа байхгүй юм гэж юу? Уйлаад яах вэ? Амьд яваа хүн алтан аягнаас усууна гэж байдаг. За эрдэнэ минь. Энэ гаймангууд бүр дэндэж байна. Чих өнөөдөр яв. Май. Нөгөө борон жанжин руу юу? Тийм ээ. Тэр чил одоо бидний ганц харах юм болоод байна шүү дээ. Хорссон баяны бузар гүтгэлгээр азар гадуу хулгайлсан хэрэгт төмөр нь шоронд оржээ. Аха. Би хоол газраас олон удаа ирж байна. Ядаж ганц аяг хоол өгчхөд явъя. Чи ер нь яасан нойтон хамуу шиг хүүхэн бэ? Ах минь. Би тун олон дахин ирж байна шүү дээ. За. Ор. Төмөр.
Дулмаа. Уйлаад яхтэй. Та нар сайн уу? Хүмүн том болж байна уу? Том болж байна. Хүмүн хэлд орж байгаа биз? Ааваа гэж дуудаж байна уу? Аваа гэж хашгирдаг бас. Эрхэнд. Дулмаа. Номхон бай гэд болдгүй юм бол бүх читлаар нь тэмцэж яваад л нэгийг үзэндээ. Хөөш. Одоо бодлоо. Яв. Зэшгүй. Намайг төлөөлж хүүгээ минь үлсээрэй. За да яв. Өшөө. Илсэн толгойн өвөрт эргэж хорин дуулсан. Тодрох үүрийн гигээр тоглосон газар. Эрдэнэ борооны цэрэгт ороод гамин хөөх тулалдаанд гарамга дайдсан учир зуутын дарга болжээ. Монгол хүн Монгол нутагта эзэн боллоо гэж Эрдэнэ чээж дүүрэн баяртай юм. Анхнаад өгнө. Яадаг мосоо ярихчингууд уу. Ажаач. Хүүхдийн өрөвдөж. Өөчлөг зүүдлийг тай. Анхнаад өгнө. Амин гасдор ярахчид байсан би. Тавинаагүй юу? Тавьж шүү. Вэкүси. Та нарыг Монголыг аврагчид гэсэн чинь ийм удаа ярахчид байсан би. Хайцгаа. Харцгаа. Эргэжтэй харцгаа. Юу? Заян хүрээнд шавлан сууж байгаа хонгор бат хоёрыг эргэж очих завшаанд олгорт олдлоо. Хүний нутагт хаяж алгуулсан Эрдэнэд гомдож доошоо газар хатуу дээшээ тэнгэр хол болохоор гашуун нулимсараа нүрээ ахин дахин угаавч тус ир алга. Үртэй хүний гол хоёр тасардаг гэдгээр ганцхан хүүгээл бодож амзуу.
Хонгороо да. Хонгор Долгорогч. Батна гэртийн би юу? Байхгүй. Өндөр ахта уулзах гээд богдын хүрээ явсан. Юу? Богдын хүрээ явсан гинэ. Энэ нь миний мод. Энэ нь Батын мод. Азтай бол модон сайхан байх ёстой юм. Модон сайхан байна. Бат маань ол замаг ихтэй хангалцж яваа байх. Яасан гартуу орвоо. Долгорогч. Ха. 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 Хорвоо. Чи хүний зовлон цадах болоогүй юу?